Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблеийн 2009 оны 64 дөрөв 200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа ган зоригийн 2018 оны 9-р сарын 24-ний өдөр баталсан гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үднээс Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газраас гамшигаас хамгаалах өдрөлгийг зохион байгууллаа. Иргэд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагжуулах, гамшигын эрсдлийг бууруулах, ач холбогдлын хүүхэд залуус танин мэдүүлэх зорилгоор иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлэх нь урьяандор гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм а. Гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдрөлт зориулсан нээлттэй хаалганы өдрөлгийг Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газраас зохион байгууллаа. За энэхүү өдрөлт маань онцгой байдлын албанд хэрэглэгдэж байгаа аврах ажиллагааны багш техник болон гал унтраах анхан шатны багш хэрэгслүүдийг олон нийтэд дэлгэн байршуулах мөн гамшигаас урсан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдсан сургалтуудын талаар за мөн болцгоо гамшигаас урсан сэргийлэхт маань ямар арга техник хүмүүс эзэмсэн байх ёстой, юу сурсан байх ёстой талаар заавар зөвлөгөө өгж санал сэрэмжлүүлэг тараах материалуудыг олон нийтэд хүргэлээ. За энэхүү өдрөлтийг зохион байгуулснаар нэгдүгээрт ард иргэд маань болцгоо гамшигоос сурсан сэргийлэх анхан шатны мэдгэдэгтүүнтэй бол мөн эмнэлгийн анхны тусламжийг өөртөө болон бусдад үзүүлэх анхан шатны мэдгэдэгтүүнтэй болж байгаамаа. За онцгой байдлын газар нь алба сурталчлах өдрөлгийг 2018 он гарснаар ингээд нийтдээ 10 удаа зохион байгуулж байна. Ховд аймаг зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гамшигаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, сурталчлах өдрөлгийг жаргалантай булган зэрэг сумдад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсны үр дүнд 1100 гаруй хүмүүс хамрагдаж мэдээлэл авсан юм а. Түүнчлэн өдрөлгийн үеэр гал төмөр унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмж техник хэрэгслүүд, эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл, гамшигаас хамгаалах сургалтын гарын авлага самбаруудыг дэлгэн байршуулж иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.